Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. Испаний хойд хэсэг Галиса муж 2013 оны 9-р сарын 22-ны орой хоёр залуу машинтай тосгоноос гарав. Тэд оройчин арх уусан согтууч гэртээ арихаар шийдсэн байлаа. Гэхдээ хоёулаа жолооны өмнөлгээ хураалгасан байсан тул цагдаагийн шалгалтай гол замаар биш хөдөөгийн тойров хөнгүү замаар явжээ. Гэтэл гинт жолоочийн хажуу сууж байсан залуу замын хажууд нэг юм байна гэж хэлв. Тэд машинаа зогсоож гарч идэнгээ асаалаа. Замын хажуугийн налуу дээр нэг охин эвтэж байв. Тэр охин хөдөлгөөнгүй амьсгалахгүй байжээ. Би энэ яг л хин нэгэн эвтүүлээд орхисон юм шиг байв. Тэр спорт хувцастай гадуур хувцаа доороо дэвсэж яг л унтаж байгаа юм шиг эвтэж байв. Харин эргэн тойронд нь ямар ч тэмцэл цус гутлын улмар байгаагүй. Яг л хин нэгэн бүхнийг аганаасаа төлөвлөсөн мэт. Ганц олдсон зүйл нь шар өнгийн алсны тасархай. Цагдаа нар дуудлага авч ирэхэд байдал тэдний боломжтуулсан. Энд хүн алдсан биш зүгээр тавьсан газар байна гэж нэг мөрдөгч хэлсэн гэдэг. Удалгүй охины хэм болохыг тогтоолоо. 12 настай Асуна Бастара Порто. Галисагийн нэр хүндтэй гэр бүлийн ганц охин. Түүний эцэг их тэр шөнө цагдаа охиноо алга болсныг хэлсэн байсан юм. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт охин амьсгал богдож нас барсан болохыг тогтоосон. Хүзүүг нь олсоор чанга болсон бололтой улаамуур тодгуулсан байв. Гэвч хамгийн гайхмаар нь түүний цуснаас лороцепам хэмээх хүчтэй тайвшруулах юм өндөр тунгаар илэрчээ. Энэ имийг их хэмжээгээр хэрэглүүл ухаан балартаж биеийн хөдөлгөөнийг удирдах чадваргүй болдог. Насанд хүрсэн хүн хүртэл хортой хэмжээ байхад 12 настай хүүхдэд энэ нь шууд үхэлд хүргэх тун байлаа. Охины биед ямар ч тэмцлийн шинж байгаагүй. Энэ нь тэр өөрийгөө хамгаалж чадаагүй, ямар ч эсэргүүцэл хөдөлж чадаагүй байсныг харуулж байв. Цагдаа нарын хувьд нэг л дүгнэлт тодорхой байв. Энэ бол төлөвлөсөн аллага. Асунагийн гэр бүл төгсмөд харагддаг байлаа. Ээж нь Росарио Порто, нэр хүндтэй өмгөөлөгчийн охин, өөрөө ч мөн хуульч бөгөөд Францын консулын алба хашиж байсан. Эцэг нь Алонсо Бастера нэртэй сэтгүүлч соёлын салбар танигдсан хүн. 2001 онд тэд Хятад улсаас 9 сард нэгэн охин урьдчилж авч Асуна амиа нэр өгчээ. Энэ үйл явдал тухайн үед Испанид ярд шууган тарьсан. Хүмүүс тэднийг аз жаргалтай гэр бүл гэж биширдэг байв. Асуна ухаалаг сэргэлэн хичээнгүй охин байсан. Франц хэл Хятад хэл сурч төгөлдөр уур тоглож флайтер хичээлдэг. Тэр сургуулийн шилдэг сурагчдын нэг байв. Гэвч гэр бүлийн дотоод байдал тэсөөр байжээ. Росарио сэтгэл гутралд орж өдөр бүр юм уудаг. Харин Бастерагийн сэтгүүлчийн орлого хангалтгүй. Гэр бүлээ тэжээх чадвар муутай, ихэнхдээ эхнэрийнхээ мөнгөөр амьдардаг байв. Тэдний харилцаа муудал сүүлдээ Росарио нууц амрагтай болсон нэлмэгц салхаар болжээ. Асуна ээжтэйгээ үлдсэн боловч ойр дотныхны хэлснээр охин сүүлийн үед сул нойрмог анхааралгүй болсон байна. Багш нь хүртэл нэг өдөр анзаарч асуужээ. Асуна чи өглөө юу уусан бэ? Ээж нундаг эмтэй ус өгсөн гэж хариулсан гэдэг. Хинч тэр үед энэ үгийг анхаарч сонсоогүй. Цагдаа нар ихэндээ охиныг гадны итгээд тулгаалж алсан гэж үзсэн. Харин хамгийн сонин нь хэргийн газарт ямар ч тэмцлийн мөр байсангүй. Охины хувцас цэвэр, өснө хүртэл зүгээр яг л хин нэгэн түүнийг зөөлөн тавьсан мэт харагдаж байв. Энэ бүхэн охиныг өөр газар амиа алдсан, харин дараа нь тэнд авчирсан болохыг илтгэж байлаа. Хамгийн анхаарал татсан баримт бол охины цогцолсон газар нь Росариогийн хөдөөгийн байшингаас өртөө 4 км-ийн зайд байсан. Мөрдөгчд тэр байшин шалгахаар болж эхэндээ Росарио би тэнд очиагүй нэлээд утсан гэж мэдүүлв. Гэвч цагдаа нар зөвшөөрөл авч байшингийн алгыг онгойлгоход бүгд гайхлаа. Дотор нь бүх зүйл гялалцдал цэвэрхэн, бүр хитрхи цэвэрхэн байв. Тоосчгүй шалан гялахаар их цэвэрлэгээ эгээд удаагүй мэт. Байшингийн шалгалтын үеэр Росарио миний дотор муухаараа байна гэд угаалгын өрөөрөө оржээ. Гэхдээ мөрдөгч түүнтэй хамт орсонгүй, харин сэмхэн араас нь ажигласан. Тэр эмэгтэй угаалгын өрөөрөө биш галтайгоор орж хогийн цав ухаж эхэлсэн байна. Тэндээс шар өнгийн олсны хэсэг гаргаж авсан нь гимт хэргийн газраас олдсон олстой адил байв. Мөрдөгч түүн дээр очиж энэ юу вэ гэж асуухад байшингийн хуучин хог зүгээр л цэвэрлж байсан юм гэж тавиалжээ. Гэвч тэр мөчөд мөрдөгчийн зүүн түүнийг сэжигтэй гэж бүрэн итгүүлсэн. Удалгүй камерын бичлэгийг шалгахад 9-р сарын 21-ний өдөр 6 цаг 20 минутад Тео тосгоны орчинд явж байсан нэг ногоо машин илэрсэн. Энэ нь Росариогийн машин байсан бөгөөд зорчигчийн суудал Асуна байв. Гэтэл тэр би ганцаараа явсан гэж мэдүүлж байсан. Камерын бичлэгийг харуулсны дараа Росарио хэсэг дуугүй байснаа. Тиймээ тэр надтай хамт байсан. Гэхдээ дараа нь би охиноо хот руу буцааж хүргэсэн. Яг юу болсныг сайн санахгүй байна гэж хэлжээ. Гэвч мөрдөгчд үүнд итгэсэнгүй. Энэ нэмэгтэй ямар нэгэн аимшигтай нууцыг нууж буй нэлт байлаа.
Байшингийн тохиоллын бичлэгийн дагуу оройн 6 цаг 30 минутад систем унтарч 8 цаг 53 минутад дахин асаасан нь 2 цагийн хооронд байшинд хэн нэгэн байсан гэдгийг нотолсон. Хөршийн мэдүүлгээр тэр орой юм унаж байгаа мэт чанга дуу гарсан гэжээ. Цагдаа нарын дүгнэлтээр Асууна яг тэр 2 цагийн хооронд амиа алдсан байв. Эмч нарын шинжилгээгээр охин ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, биеийн сул байсан нь илэрсэн. Энэ бүхэн түүнийг өмнө нь нэмээр хордуулсан гэдгийг баталсан юм. Олон хоногийн дараа мөрдөгчд Бастариагийн машиныг шалгалаа. Машин хитрхий цэвэрхэн байсан. Арын суудал хэвс байхгүй, багажны хэсэг угаасан мэт цэвэрхэн байв. Химийн шинжилгээгээр арын суудлын буланд Асуунагийн ДНХ улмар илэрсэн. Мөн багахан хэмжээний лоразепам эмийн нунтаг үлдэгдэл байжээ. Тэр мөчид мөрдөгчд бүх зүйл нэг зүг рүү зааж байгааг олгов. Асуунаг эцэг их хоёр нь хамтдаа ордуулж хөнөөсөн. Мөрдлөгийн овцод Росарио Порто олон жил сэтгэл готрол шаналж хэд хэдэн удаа эмнэлэг твтэж байсныг тогтоосон. Эмчийн тэмдэглэл лоразепам хэмээх хүчтэй тайвшруулах хэмжээр байв. Тэр эмийг өдөр бүр хэргэлдэг байсан бөгөөд эмчийн яналтаас гараад байжээ. Зарим найз нь Росарио сүүлийн үед охиноо хайрлагаас илүү хянаж бүр хитрхий дэглэж байсан гэж ярьсан байдаг. Бастариагийн хувьд сэтгүүлчийн ажлаа алдсан, орлого муу, их нартайгаа харилцаа модож, гэр бүлийн нэр хүнд унаж байлаа. Энэ бүх дарамт, гутрал, уур хилэн хоёр хүнийг хамтдаа хамгийн аимшигтай шийдвэр гаргах хүртэл түлхжээ. Цагдаа нарын мөрдлөг улам нарийсах тусам Росарио Бастарио хоёрын зан авир улам сонирн болж байв. Росарио сэтгэл гутралын нэрийдлэр эмнэлэг хэвтгийг оролдож би юу ч сандгүй гэж мэдүүлж байхад Бастарио харин би гимзэмгүй эхнэр маань сэтгэл санааны хувьд хачин болчихсон гэж ярьсан. Гэвч нотлох баримтууд энэ бүхийг нацааж байв. Асуунагийн цуснаас өндөр тунгийн лоразепам илэрсэн. Үсний шинжилгээгээрч тэр эмийг удаан хугацаанд хэрглэж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн эмийн сангийн худалдаа авалтын бүртгэл лоразепам эмийг Росарио болон Бастарио авсан байжээ. Түүнчлэн Бастариагийн машины дотор талаас Асуунагийн ДНХ илэрсэн. Харин арын суудлын эвсийг бүр мөсөн авч байсан байлаа. Энэ нь гэмт хэрэг нуух гэсэн орлого гэдэг нь хэлт. Цагдаа нар Асуунагийн үхэл бол гинти осол биш, урдчлан бодож төлөвлөсөн үйлдэл гэж үзв. Охиныг эхлээд имээр хордуулж, дараа нь хоолойг нь боож, биеийг нь хөдөөгийн байшингаас ойролцоох модон дунд аваачин тавьсан байжээ. Асуунагийн үсийг шинжилж үзэхэд лоразепамын улмар цар бүр 1 см орчим хэмжээгээр илэрчээ. Энэ нь охиныг 3 сарын турш системтэйгээр тайвшруулах юм өгч байсан гэдгийг батлав. Цагдаа нар эмийн сангийн бүртгэл шалгахад 7-8-9 саруудад нийт 125 шахмал эм худалдаж авсан байсан. Хамгийн сонин нь тэд хоёулаа нэг төрлийн эмийн жор ашиглаж тус-тусдаа эм авчээ. Энэ нь яг л мөрдөгчдөд төөрөгдөл үүсгэж баримтаа нуух гэж зориуд хийсэн зүйл мэт. Эмийг анх Росариод сэтгэл гутралын эмчилгээний зорилгоор бичиж өгч байсан ч тэр үнийг өөрөөр ашиглаж эхэлжээ. Охиноо тайван байлгахын тулд баг багаар өгдөг байсан гэх тайлбар гарсан ч энэ бол зүгээр нэг өөрийгөө зөвтгөх орлого байлаа. Багш нар, хөршүүд, найз нөхөд бүгд л нэг хижилзүүл хэлсэн. Асууна сүүлийн саруудад нойрмог, анхааруулгүй бүр ангидаа гуйж шалгадаг болсон. Энэ бүхэнд Росарио шилжилтийн наснаас болсон гэж хариулж байжээ. Росарио Порто сэтгэл гутрал, нойргуудлын хүн дэлбэртэй байсан. Сэтгэл судлаачдын хэлснээр Росарио бүхнийг хэд удирдах гэж оролддог, төгс байхыг хүсдэг хүн. Тэр Асуунаг охиноо гэхээсээ илүү өөрийн төгс байдлын нэг хэсэг гэж хардаг байж магадгүй. Росарио сэтгэл гутралтай, нэр хүндээ алтгаа сайдаг. Тэр айцаа охиноороо нөхөхийг оролддог эмэгтэй байсан. Харин Асууна өсөж илүү бие даасан болох тусам ээжийнхэн дотор хатаархал уур улам нэмэгцээр байв. Бастариагийн тухайд тэр ихэндээ гэр бүлээ хамгаалахыг хичээсэн ч сүүлээр Росариогийн хэд хяналт, сэтгцэн эмчилгээ, нэр хүндийн дарамтад автсан хүн болж хувирсан. Тэр охиноо хайрладаг байсан ч эхнэрийнхээ буруу үйлдэлийг зогсоох зориг гаргаагүй. Үнэн дээр түүнийг хордуулах үед ч Бастарио бүгдийг мэдэж байсан гэх баримтууд хожим гарч ирсэн юм. 2013 оны 10 дугаар сарын 25-нд Испанийн цагдаа нар тэр хоёрыг нэгэн зэрэг баривчлаа. Росарио Порто тухайн үед сэтгэл гутралын юм ууж байсан тул би юу ч санддаггүй гэж хэлсэн. Бастарио би зөвхөн их нартай тусалсан, охиныг хорлсон гэдгийг мэдээгүй гэж мэдээлв. Гэвч цагдаагийн байцаалтын үеэр тэдний мэдүүлэг хоорондоо зөрчилтэй байлаа. Росарио Бастарио охиныг байшинд даваадсан гэж хэлэхэд Бастарио би тэр өдөр байшинд очиагүй гэж нацаав. Тэр хоёрын хэлсэн үг бүр хоорондоо зөрж нэгний хамгаалж байгаа ч юм шиг бас буруутгаж байгаа ч юм шиг. Эцэст нь прокурор хоёулаа урьдчилан тохиролцож охиныг хамтдаа ордуулсан гэж дүгнсэн. Нотлогоо бүр цэгцэрч эхлэв. Нэгт цусны шинжилгээ, Асуунагийн цуснд илэрсэн лоразепам хэмжээ насан турш хүнд аюултай төвчнөөс 4 дахин их байсан. Хоёрт үсний шинжилгээ 3 сарын турш им эргэлж байсныг баталсан. Гуравт ДНХ шинжилгээ
Бастарагийн машины арын хэсэг хэвсний дороос Асууна болон Росариагийн дэнхий хольцтой илэрсэн. 4 байшинтай холсны хэсэг зогцоолсон газарт байсан олстой ижил бүтэц материал өнгөтэй байв. 5 камерын бичлэг Росари Асууна 2 оройн 6 цаг 22 минутад хамт гарч буун батлагдсан. Харин үүнээс хойш Асуунаг дахин хинч амьд харсангүй. 6-ад мессеж утасны бүртгэл. Бастари хэрэг гарсны дараа бүх дуудлагын бүртгэлээ устгасан байсан. Бүх нотлогоо нийлээд нэг л дүгнэлт гаргаж байлаа. Охин ээжийнхээ гарт амиа алдаж аав нь түүнд тусалсан байв. Мөрдөгчд Росариаг судалж эхэлсэн. Тэр эмэгтэй гаднаа боловсралтай, нэр хүндтэй ч дотроо ганцаардмал сэтгэл санааны хувьд эмзэг гутрал тавцсан нэгэн байжээ. Эмчилгээний эмч нь хожим мэлэгтэй Росари охиноо хамгаалж хайрлаж байсан ч түүнд татархдаг байсан. Асуунагийн амьдрал Росари хүсэж мөрөөдсөн ч хизээч өөрийн болгож чадаагүй ертөнц байсан. Асуунагийн амжилт бусдын анхаарал татсан байдал нь Росарид би хаягдаж байна гэх айдас төрүүлдэг байлаа. Бастарич бас өөрийн хариуцлагаас тогтож байв. Тэр охиныг аварч чадаагүй гэдгээ хизээж хүлээмжшөөрөөгүй. 2014 онд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдав. Росари Порто анх удаа камерт гарч ирэхэд Испани даяар шууган дэгдэв. Тэр цонхийж сулцсан олоогоор би охиноо алдсан гэдэгт итгэхгүй байна гэж хэлсэн ч ард түмэн түүнд итгэсэнгүй. Бастаригийн нүд хүүтэн нүүрэнд нь ямар ч эмгэнэл илрээгүй байлаа. Шүүхийн сэтгэл зүйн шинжээч сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддгүй бусдын зовлон ойлгох чадвар муутай гэж дүгнэв. Хоёуланд нь шүүхээс урьдчилан хорих шийдвэр гаргалаа. Росари шорон дотор сэтгэл гутралд бүрч их орж өөрийгөө хамгаалах чадваргүй болсон. Харин Бастари би буруугүй гэсэн үгээ давцаар л байв. Олон нийт 2 хуваглаа. Нэг хэсэг нь Росари бол сэтгцийн өвчтөй хариуцлага хүлээж чадахгүй эмэгтэй гэж өмөрч, нөгөө хэсэг нь ямар ч шалтгаанаар хүүхдээ алахыг зөвтгөж болохгүй гэж сэвүүцэж байв. Сэтгүүлчид энэ хэргийг Испанийн боловсралтай алуурчдын хэрэг гэж нэрлэжээ. Учир нь хоёр яллагдагч хоёулаа өндөр боловсралтай, нэр хүндтэй хүмүүс байсан бөгөөд энэ нь нийгмийн итгэлийг бүрмөсөн эвдсэн юм. 2015 оны намар Испаний А Короня хотын дүүргийн шүүхийн танхим сэтгүүлчид арга ирхэн энгийн иргэдээр дүүрэн байлаа. Бүх хүн хоёр л хүнийг харж байсан. Росари Порто болон Алонсо Пастера. Тэд энгийн гэр бүл биш, харин боловсралтай алуурч тэмээн нэрлэгдсэн хүмүүс. Росари шүүхийн танхимд орж ирэхдээ цайвар царайтай, сул торой харагдаж байв. Хоолоогоо дарж бараг шивнсэн олоогоор охиндоо хайртай байсан гэж давтан хэлсэн. Харин Пастера 50 байлаа. Прокурор энэ бол осол биш, энэ бол сэтгэл гутрал. Нэр төрийн айдас, хяналттай алдалт, бодож түлэлсэн аллах. Прокурорууд 4 жилийн турш цуглуулсан баримтуудаа нэг нэгээр нь дэлгэлээ. Камерын бичлэгт Росари охиноо өдөөгийн байшин руу дагуулж явсан тодорхой харагдана. Байшингийн тохиолын системийн бүртгэл оройн 6 цаг 30 минутаас 8 цаг 53 минутын хооронд байшин дотор хэн нэгэн байсан нотлно. Цус, үс, машин, олсны шинжилгээ бүгд нэг зөв рүү зааж байна. Хөршийн мэдүүлэг тэр орой чимээ гарсан гэж хэлсэн. Мөн Асуунагийн үснээс илэрсэн эмийн тун 3 сар дараалан өгч байсан улмөртэй. Энэ нь охиныг аажмаар хордуулж, сулруулж, тэмцэх чадваргүй болгож байсныг илтгэн. Прокурорын үг эмийг ихэндээ ууж бай гэж өгсөн. Дараа нь уусангүй гэж уралсан. Хамгийн сүүлд өөрийн гараар хольж өгсөн. Эхийн нэр зүүсэн ч эхийн сэтгэл түнд байгаагүй. Росаригийн өмгөөлөгч түүнийг сэтгэл гутралын улмаас үйлдсэн ухаангүй байдал байсан гэж өмгөөлөхийг оролцсон. Тэр Росари охиноо хорлох санаагүй, эмийн тун хэтрүүлсэн нь осол байсан гэж тайлбарлав. Харин Бастаригийн өмгөөлөгч тэр оролцоогүй эхнэрийн эмчилгээний асуудлыг мэдээгүй гэж мэдгэлээ. Гэвч прокурорууд эмийн сангийн баримтыг гаргаж ирлээ. Эмийг 2 хүн ээлжиж авсан, нэгнийх нь гарын үсэг Росари, нөгөөгийнх нь Бастарагийнх байв. Энэ үед шүүх танхимд шууган дэгдэв. Хүмүүс тэднийг хамсаатан гэдэгт бүрэн итгэж эхэлсэн. Асуунагийн багш нар хуршууд шүүхтэр гэрчийн хуваар оролцсон. Багш нь нулимс туслуулан хэлжээ. Асууна үргэлж инээдэг, ухаалаг охин байсан. Гэвч сүүлийн саруудад тэр өөр хүн болсон мэт байлаа. Нүд нь галгүй, ядарсан, хит намгүн болсон. Мөн хөршийн нэг эмэгтэй Росари охиноо байнга загнаж хашгирдаг байсныг хэд хэдэн удаа сонссон гэж мэдүүлсэн байна. Шүүхийн сэтгэл зүйн шинжээчийн тайланд Росари өөрийн уналтыг охиноороо нөхөхийг хүссэн. Гэвч Асууна өсөж өөрийнхөөрөө болж эхлэх үед тэр хяналтаа алдаж буйгаа мэдэрч уур хэлэн нь улан нэмэгдэжээ. Энийг сонссны дараа Росари толгоогоо удаалгаж нулимс туслуулсан гэдэг. Росари Порто ба Алонсо Пастера нарыг урьдчилан төлөвлөсөн аллах хэмээн буруутай гэж үзэж тус бүр 18 жилийн хоригоол оноосон. Гэвч Испани ард түмэн үүнээс илүү шитгэл хүсч байлаа. Олон нийтийн сүлжээнд 18 жил дэндүү баг тэд хүүхдүүдэд хордуулсан шүү дээ гэсэн. Росари шоронд орсныхаа дараахан гүн сэтгэл гутралд оржээ. Тэр тусгай хэсэгт байж өдөр бүр юмууж бараг хинтэй ч юм ярьдгүй байв. Зарим орогдол тэр өөртөөгөө ярьдаг байсан гэж хэлсэн байдаг.
1 жилийн дараа шоронгийн анилтын камерын бичлэгт тэдний богино яриа үлджээ. Бичлэг дээр Росарио сул олоогоор тэр ямиг шийдчихсэн үү? Харин Бастариа хөмсгөө зангидаж чимээгүй бай. Тэд сонсож байна гэж хэлсэн байна. Энэ бичлэг шүүхээс гадна олон нийтэд цацагдахад Испани дахин шууган тавьсан. Хүмүүс тэднийг гимээ үлээсэн гэж итгэжээ. 2020 онд ял эдэлж байсан Росарио шоронгийн өрөөндөө амиа орлсон. Тэр амиа орлохоос өмнө бичсэн захианд бүх зүйл утахгүй болсон. Би охиноо үүрч чадахгүй. Харин Бастариа өнөө хүртэл хоригдож байгаа. Тэр хизээч гимээ хүлээгээгүй. Би охиноо хайрлаж байсан гэж хэлсээр иржээ. Асунагийн үхэл Испанийн нийгэмд гүн шарах үлдээв. Үүний дараагаар засгийн газар хүүхэд өршлөх хуулийг бүрэн шинжилсэн. Одоо өршлөгчийн сэтгэл зүй, санхүүгийн байдал, гэр бүлийн доктортой байдлыг нарийн шалгах болсон юм. Мөн хятад улсад ч гадаад руу өрчлөлттэй холбоотой дүрм чангарав. Асунагийн хэрэг бол зүгээр нэг аимшиг дадлага биш. Энэ хэрэг бол хайр гэж нэрлэгддэг үгийн цадах жинхэнэ үннийг гэр бүл гих сайхан үгийн ард нуусан худал дүүрийг ил гаргасан бодит жишээ байлаа. 12 настай хөөрхөн охин хайртай ээжийнхэн гарт амиа алдсан. Түүний үхэл Испанд нэгийг ойлгуулсан. Төгс гэр бүл гэж байхгүй, зөвхөн үнэн сэтгэлтэй гэр бүл л оршдог. Асунагийн түүх хүний сэтгэлийн хоёр салыг ил гаргасан. Бидний дунд амьдарч буй төгс харагддаг хүмүүсийн цаана ямар гүн харанхуй нүгдэж байдгийг энэ хэрэг харуулжээ. Хүн бусдын итгэлийг эвдэж, эхийн айр шиг ариун холбоог эвдэх тэр мөчид хүн чанар алга болдог. Асунагийн инээмсэглэл Испани ард түмний сэтгэлд үрдүүлсэн. Түүний үхэл зүгээр нэг аимшигт хэрэг биш, харин итгэл ба хайр хоёрын үнцнийг бидэнд сануулсан дүүх юм. За өнөөдрийн бичлэг маань энэ нүрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.